Хамрын яс нүүрнээс овоож байрладаг учраас маш амархан гэмтдэг. Ахуйн гэмтлүүд спортоор хичээллэх үед, за цахиулаг хүүхд унах үед маш хурдан гэмтдэг. Гэмтлүүд нэг талдаа хоёр талтай байж болно. Ясны дээр нь таславч мөрийдэг, олон төрлөөрөө гэмтдэг. За тийм болохоор хүмүүс гэртээ шинэ эмчингээ засах оролдог бас хийдэг. Энийг бити хийгэрэй гэж та бүхэнд хэлэхээр байна. За хамрын яс яг шинэ үедээ буюу 5-7 хоногт маш хурдан засагддаг. Эсхийн мэдээ автуултаа засагддаг. За 5-7 за цаад хугацаа 10-аас дээш хонцороо бороо өсчдөг учраас та өндөр зардлаар төлбөртэй те хаалгаанд орж ингэж засуулах шаардлага байдаг. Тэгвэл шинэ гэмтлийг бид нар яах вэ? Та цохиулаад таны хамраас цус гарсан бол хавцсан, улаасан, хөрсөн, дээр нь хүндүр байгаа бол та шууд эмчид хандаарай. Та 3-5 хоног дотор эмчид хандж чадвал та хаалгаанд орохгүй эдийн засгийн хувьд та маш хэмнэлт үүсгэн. Дээр нь та эрүүл мэндийг маргааш засалчаад маргааш нь ажилдаа явах хөнгөн хэлбэрээр хурдан боруулах ийм боломж байдаг.